За сайн байцгаана уу? Глобал Интернэшнл төвийн хуульч Пүрвсрэн байна. За Монгол Улсын засгийн газраас 2020 оны 11 сарын 11-ний өдөр бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаад байгаа билээ. За үүнтэй холбоотойгоор хүний эрх хэрэгжүүлөө зөрчигдөх эрсдлүүдийг бий болгоод байна. Тухайлбал цагдаагийн үнэхээр газрын мэдээлж буугаар энэ хугацаанд зөрчлийн тухай хуулийн 5.13-1, 5.13-2 буюу гамшигын тухай хууль тогтоомд зөрчих заалтаар нийт 39 сэргэнийг 7-оос 30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан. За мөн 590 гаруй иргэнийг 290 орчим сая төгрөгөөр торгосон тухай мэдээлсэн байна. За энэ нь өөрөө хуульд олон нийтийг төрөгдүүлэх, худал мэдээлэл тараах хуулийн тайлбар байхгүй үүднээс хэрхэвгүй албан тушаалтад өөрийн үзмжээр шийдвэрлэх эрсдлийг бий болгоод байгаамаа. Ингэснээр үнэн бодит мэдээллийг түгээх, нийгэмд шударга шүүмжлэлийг өрнүүлэх, дуу хоолойгоо хүргэх боломжийг бас хаах эрсдэлтэй гэж үзэж байна. За мөн нийслэлийн засаг даргын захим хуудаст мэдээлснээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад зочд хөдөлгөөнтэй холбоотой зөвшөөрлийг олгосон тухай мэдээлсэн байгаа. Тухайлбал телевизэд 1-ээс 10 хүртэлх тооны автомашин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, сайт, FM хараадад 1-ээс 3 хүртэлх тооны автомашины зөвшөөрөл олгосон нь өөрөө ямар хууль заасан заалтыг үндэслэн за мөн ямар үүднээс харилцан адилгүй ийм тооны квот олгож байгааг тайлбарлаагүй. Мөн ямар байгууллагаас энэ эрх хэмжээний хүрээнд энэхүү захирамжийг гаргасан нь ойлгомжгүй ийм асуудлууд яваад байгаа. За энэ нь болохоор иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлийн нэмэлт 34-р тайлбартай нийцдэггүй. Тухайлбал сэтгүүлчдийг бүртгэлжүүлэх, лицензжүүлэх нь энэхүү фактын 19-р зүйлтэй төдийлөн нийцдэггүй тухай нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос 2011 оны 102 дугаар чуулганаараа нэмэлт 34-р тайлбарыг өгсөн байдаг. За мөн COVID-19-тэй холбоотойгоор онцгой нөхцөл байдлын үеийн эрх хэмжээг гагцгүй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэхээс бус хэвлэл мэдээллийн салбар за түүнчлэн хүний эрхийг хамгаалагчид сэтгүүлчдийн ажил үүргийг няцаах хүчингүй болоход ашиглах ёсгүй тухай энэ оны 5 сарын 13-ны өдөр хурлцсан нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос гаргасан COVID-19 зөвлөмжид дурдсан байдаг. За ийм ч үүднээс Монгол Улсын засгийн газар болон эрх бүхий байгууллагууд нь хууль заасан холбогдох үүргээ биелүүлж хөдөлбөргүй, үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх. За ингэж хүргэж чадаагүй улмаас нийгэмд үзэл бодлоо илэрхийлж хэвлэн нийтэлж байгаа иргэдийг худал мэдээлэл тарааснаар шийдэхгүй байхыг энэхүү видеогоор уриалж байна. Та бүхнээс хүсэж байна.